За сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд орой минь дүргээ. Автостандарт нэвтрүүлэг маань та бүхэндээ шууд хүрч байна. Тэгэхээр та бүхэн бас автостандарт нэвтрүүлгийг сайн мэдж байгаах 1941 хүчинд холбогдоод өөрийнхөө машины тангийн талаар бас асууж авлах зүйлүүд мэрэгжлийн хүмүүсийн миний хажууд байж байна. За тэгэхээр автостандарт нэвтрүүлэг маань та бүхэндээ бас автомаркет сегменттэй хамтарч ажилладаг байна. Яагаад вэ гэхээр үзэгчид та бүхний сан сэтгэлдлийг бас автомаркет сегментээр байрлуулснаас бид нэр таны сэтгэгдлийн дагуу таны бас машины ямар эдангийн талаар бас мэдхийг хүсэж байгаа тэр талаар бас бид нэр автомаркет сегментээс бас хамтарч ажиллаж таны одоо саналын дагуу нэвтрүүлгээ бэлтгэе явуулдаг гэдэгт бас хэлэхэд сайхан байна. За тэгэхээр өнөөдөр надтай хамт автостандарт сервисийн ерөнхий инженер Тулга Эрдэнэ, автостандарт сервисийн ерөнхий менежер Жамц гэдэг энэ хоёр хүн манаас надтай хамт ингээд бэлтгэн явуулах болно. Тэгээ үзэгчид та бүхэн бас мэдж байгаах манай нэвтрүүлгийг бас үздэг. Бас энэ нэвтрүүлгээрээс та бүхэнд бас ямар нэгэн байдлаар бас таны автомашины мэдлэгт бас хөрөнгө оруулалт хийж байгаа болоо гэж бодож байна. Дээрээс нь бас танд бас яг ямар машины чинь одоо ямар эд анги нь болохгүй байх тэр талаар бас хэрэгтэй зөвлөгөөг бас авч чадж байгаа болоо гэж бас бодож байна. За тэгэхээр өнөөдрийн сэдвээс үзэгч та бүхэнд бас танилцуулъя. Туслах кропны талаар өнөөдөр бас та бүхэнд яг энэ эд ангийн талаар ямар үүрэгтэй одоо ажиллах горим нь яа гэдэг талаар үзэгч та бүхэнд бас хүргэхээр боллоо. За тэгэхээр та хоёрт бас орой минь хүргэе. За баярлалаа. Үзэгчтэй ч гэсэн орой минь хүргэе. За туслах кропны талаар үзэгчтэй хүргэхээр болсон тийм ээ. Тэгэхээр туслах кроп гэж яг юу юм бэ? Ямар одоо автомашинд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг талаас нь үзэгчтэй эхлээд хүрэх үү. Эхлээд бид нэр англиар нэр томьёог нь өгдөг байгаа тийм ээ. Тэр заншлахын дагуу тэр заншлахын дагуу олон улсын хэллэгт англи хэлээр одоо яг энэ туслах кроп гэж бидний яриад байдаг. Туслах хурдны хайрцагны зөв нэршлийг нь бол өгье гэж бодож байна. Тэгэхээр энэ эд ангийг нэрлэхдээ трансфер кейс гэж нэрлэдэг. Трансфер гэдэг маань бол одоо дамжуулах гэсэн утгатай тийм үг байгаа. Кейс гэдэг нь бол хайрцаг. Нийлээд хурдны хайрцаг гэсэн тэр ерөнхий утгатайгаа бол дүүжил байна тийм ээ. Тийм. За тэгэд хүч хуваарлах хайрцаг гэдээ ярихаар бид нар одоо туслах кроп буюу одоо туслах хүч хуваарлах хайрцаг гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэр маань бол одоо ямар учиртай ямар зорилготойгоор автомашинд байдгийг түүний одоо ажиллагааны ерөнхий онцлогийн талаар бол өнөөдөр товч ойлголтыг бол үзэгчтэйгээ ярилцъя гэж бодсон байгаа. Хүч хуваарлах хайрцаг маань бол 2 ба түүнээс дэш хөтлөх тэнхлэгэнд хүчийг хуваарлах тохиолдолд ийм туслах кроп гэж яриад байгаа. Тэр хэсэг бол нэмэгдэж орж ирдэг. Тэгэхээр хоорондоо бол 2 өөр аргаар дамжуулдаг ийм 2 янзын хурдны хайрцаг бол одоо туслах хурдны хайрцаг бол одоо автомашин үйлдвэрлэлд нэвтрээд тэрийг бол авч хэрэгэлдэг болсон байгаа. За нэг нь бол одоо нэг төрлийн бол манайхан маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл одоо Орос машинууд дээр хөвчлэн хэрэглэгддэг тийм арга байгаа. Тэр нь бол одоо яах вэ гэхээр араатай дамжуулахтай тийм арга байгаа. Нөгөөх хурдны хайрцаг нь бол нөгөө арга нь бол тийм ээ. Нөгөө арга нь бол гинжтэй хурдны хайрцаг. Ийм 2 төрөл байгаа. Тэгээд энэ 2 төрлийг бол машин дээр бол өөрөөр хийгээд хэрэглээд явдаг тиймэрхүү байгаа. Өөрөөр хэлбэл машиныхаа зориултаа тухайн автоүлдвэрлэгчийн хэрэглээд дадсан тэр аргатайгаа бас их холбоотой байгаа. Тийм жишээ нь одоо Оросын холбооны улсын автоүлдвэрлэгчд бол араат дамжуулгыг голчлон хэрэглэж байхад орчин үеийн джип жижиг тэрэгнүүд энэ төр дээр бол одоо ихэвчлэн гинжит туслах хурдны хайрцагыг бол хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо хөдөлгүүрээс эргэлт хөдөлгөөн маань хөдөлгүүрээс гараад тэгээд хурдны хайрцагаар дамжаад хүч хурд нь бол өөрчлөгддөг гэж ярьсан тийм үү? Тэр хүч хурд нь өөрчлөгдсөн тэр эргэлдэх моментыг тэнхлэгүүд рүү тарах хэрэгтэй ш тийм ээ. Өөрөөр хэлбэл дугуун дээр нь эргэлдэх хөдөлгөөнийг авчиж өгөхийн тулд хийгдэж байгаа тэр ажлын дунд хэсэгт нь яг л нэг дундлын хэсэгт л байрлаж байгаа юм л да энэ. Тэр хэсэгт л байрлаж байгаа тэр эд анги маань бол одоо энэ туслах кроп гэж яригадаад байгаа юм. Тэгээд туслах кропны үндсэн гол зорилт нь бол ерөөсө 2 ба түүнээс дээш тэнхлэгдэл хөдөлгөөнийг тарааж өгөх юм зорилготой юм байгаа. 2 дугаар нэг үндсэн зорилго байгаа. Тэр нь яг вэхээр бид нэр одоо бас маш сайн мэддэг
хүндрүүлэх гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Хүн дараагаар явах, хүндрүүлэх гэдэг манайхан чи бүр заримдаа тийм ондоо хиллэгэн тентэр одоо Өөрсдийнхөө тийм ээ. Тэ хүндрүүлэгчтэй нөхөр энэ төр гэхээр чинь хов хүнийг бас хов хүний зан характертай холбогдсон тэр хөдөл явж идэг тийм ээ. Тэр нь яхаа гэхээр яг энэ хүч хуваарлах хайрцагны яг тэр гол үндсэн хоёр үндсэн функц байна шүү дээ тийм ээ. Нэг нь бол хөдөлгөөнийг тараах, нөгөөх нь бол хүчийг хөшөө нэмж хожих тийм ээ. Энэ хоёр дээр бол одоо үндсэн одоо зориулт нь явдаг байгаа. Тэгээд хийц нь бол ондоо байдаг. Одоо бид нар энэ авчирсан нэгдүгээр зурган дээрээс бол одоо урд хойд хоёр тэнхлэг нь хоёулаа хөдөлдөг. Тийм машиныхыг харна. Тэгэхээр ийм машин бол одоо бид нэр маш сайн мэддэг тийм ээ. Бидний УАЗ 469 гэдэг юм уу? Яг л иймэрхүү тийм ээ. Бүх төрлийн джипнүүд бол иймэрхүү байна. Subaru-гаас бусдна. Subaru-гаас бусдна гэхээр бас Subaru-г жоохон ялгаж яана гэж ойлгох хэрэггүй л дээ. Хийцэн л ондоо байгаа тийм ээ. Тий. Тэгтээ бол дөрөв дугуйн адилхан л дөрвөлөө хөдөлдөг тийм ээ. За энэ зурган дээр ярих юм бол одоо rear axle гээд шинэ үг гарч ирж байна тийм ээ. Одоо 100 гартлын хамгийн дээд талд rear axle гэж байж байна. Тэр бол одоо хойд тэнхлэгийг хэлж байгаа. Яг тэрний доод талд нь differential and carrier гэсэн байгаа биз тийм ээ. За энэ нь бол одоо дифференциалаа хэлээд байгаа. Дифференциалыг бол одоо бид дараагийн нэвтрүүлгүүдээр ярилцах бах тийм ээ. Тийм тэгээд кардан гол гэж байгаа. Тэр нь бол одоо тэрний баруун гар талд нь rear shaft propeller гэд бичсэн байгаа сте тийм ээ. Тийм тэгээд intermediate propeller shaft гэд бас бичсэн байгаа. Тэр нь яг хөөхөр кардан гол чинь сунж байгаа шүү дээ тийм ээ. Тэрний уртаа талын нарийн хэсгийг л зурцсан байгаа дээ. Яг тийм хэсэг уртаа талын тэнхлэглүү явсан кардан голн дээр бас байгаа биз тийм ээ. Одоо би 100 гартлаасаа баруун тийшээ л яваад байна шүү дээ тийм. Одоо яг тэр хоёр кардан голны голд нь бол яг хөөхөр тэр миний түрүүн англи хэлээр хэлсэн трансфер кейс гэсэн тэр зүйл дүрслэгдсэн байна шүү дээ. Энэ дээр бол таймлж бүдөөвчл дүрсэлсэн гэдгийг бол одоо манай үзэгчд бол туршлагатай болохоор мэдж байгаа бах тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ трансфер кейс гэдэг энэ маань бол яг хоёр талаас нь холбогдож байгаа зүйл нь болохоор propeller shift гэдэг тийм ээ. Энтэй ерөөхдөө холбогдоо. Тэгээд цаашаа ингээ хоёр тийш хийж байгаа. Тэр propeller shaft гэсэн нь бол одоо drive train гэж хэлдэг. Эднүүд нь бол одоо яах вэ гэхээр биднүүд дараа нь ярилцсан. Тэнхлэгүүдлүүгээ нэгэнт туслах хурдны хайрцагнаас гарсан хөдөлгөөнийг тэнхлэгүүдлүүгээ авчиж өгдөг. Тийм кардан голнууд байгаа тийм ээ. Өшөөний кардан голны тухай зүйл бас энд яригддаг. Тэгэхдээ энэ маань туслах хурдны хайрцаг нь хурдны хайрцагтайгаа хамт биш тусдаа хийсэн тийм технологитой байх юм бол ондооныг туслах кардан гол гарч ирдэг. Хэрвээ шууд хурдны хайрцагн дээр огсрогддог тийм технологиор туслах хурдны хайрцгийг хийсэн байгаа болбол шууд байна гэсэн үг. Одоо энэ дээр бол одоо бид нэр уламжлалт буюу одоо араат дамжуулгаар хөдөлгөөнөө тараадаг тийм туслах хурдны хайрцгийг харж байна тийм ээ. Одоо эндээс ингээ харах юм бол туслах хурдны хайрцагны уртаа талын хэсэг дээр нь нөгөө тоормзолдог гар тоормс гэж бид нэр хэлээд байгаа шүү тийм ээ. Зогсоолын тоормс нь бол колотогтой тийм тоормсны байдлаар угсрагдсан байгаа. Артаа талын хэсэгтээ бол хойшоогоо дамжих хөдөлгөөн нь нөгөө талд нь бол урагшаагаа дамжих гэх мэтлээ. Ингээд хоёр эсрэг зүгт хоёр тэнхлэглүүгээ явна. Голд нь бол туслах хурдны хайрцаг маань байрлана гэсэн үг тийм. Туслах хурдны хайрцагын дотор маань одоо төрөл бүрийн араанууд хийгдсэн байгаа. Одоо яг энэ зурган дээр байгаа тийм шүү дээ. Тийм ээ. Энэ бол яг нөгөө араат туслах хайрцагны зөв байдал гарч байна тийм ээ. Одоо төрөл бүрийн одоо араанууд байна, голнууд нь байна, тийм ээ. Тэгээд тэдгээрийн хооронд нь
холбоосоор холбож өгдөг хөтлөгч нь байна тийм ээ. За энэ дээр бол одоо харин гинжит хурдны хайрцагны талаар ерөнхий бүтцийг харуулсан байна тийм ээ. За тэр дээрээсээ эхлэвэл тэр low range gear гэсэн байж байна тийм ээ. За энэ бол ерөөсөө л хүндрүүлэгч гэж ойлгох хэрэгтэй. Бид нэр түрүү хүндрүүлэгч гэдэг үгийг хэлэхдээ англи нэр томьёог нь бол өглөгөө гэсэн байгаа тийм. Тэгвэл low range gears гэсэн байгаа нь бол одоо хүндрүүлэгчийн хэсэг нь байна гэсэн үг. Тэр input shaft гэсэн нь бол одоо орох тийм ээ, хөдөлгөөн орж ирж байгаа хэсэг. Өөрөөр хэлбэл зүүн гар талаас хурдны хайрцагнаас одоо хөдөлгөөн орж ирнэ. Тэгээд шууд хэрвээ гарах уу эсвэл хүндрүүлж яж гарах уу гэдгийг яг тэр low range gears гэсэн нь бол шийдэн тийм ээ. Тэгээд нэг бол хүндэрсэн, нэг бол хүндрэлгүйгээр өөрөөр хэлбэл дамжуулгын тоон өөрчлөгдсөн юм уу? Өөрчлөгдөөгүй байдлаар хөдөлгөөн маань гараад ирнэ. Гарч ирсний дараа хоёр тишгээ тарах хэрэгтэй тийм үү? Өөрөөр хэлбэл урагшаа хойшоогоо тарах хэрэгтэй тийм үү? Тэгвэл урагшаахын гинжээр шийдсэн баг. Хойшоогоо явсны нь болохоор шууд кардан голоороо дамжуулаад явцсан байгаа. Тэгэхээр энэ бол их сонирхолтой байгаа шүү дээ тийм ээ? Манайхан бол одоо ихэвчлэн араат дамжуулгыг мэддэг учраас одоо энэ дамжуулгын арга бол бас их сонирхолтой арга байгаа. Хүндрүүлэгчийг энэ дэр бас яг ямар үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болох вэ? Хүндрүүлэгч ерөөсөө л гүйцэтгэж байгаа үүрэг нь бол хүч хожин ч хүч хожин тий. Одоо жишээ нь бид нэр ингэж ойлгож болно л да. Яг бид нар видеогоор бол авцарсан байгаа. Хамгийн гол нь замын нөхцөлтэйгөө л холбож ярих нь шүү дээ энийг бол тийм ээ. Тэ одоо бондгор том чулуутай газраар ингээд инкэл донголтой газар гэдэг шүү дээ тийм ээ. Нэг бол дов сондуул ингээд дамжаад явах хөдөлгөөн үйлдэх хэрэгтэй болдог да. Тэгэхэд тийм бартаа зам л гэсэн үг. Тийм үед одоо дээрээ тавьчаад тэгээ хоёрхан дугуугаар нь майжуулаад нэг тэнглэгийн хөдөлгөөний ашиглаад ингээд явах юм бол их зовлонтой явалт болно тэр бол тийм ээ. Дотроо нь сууж явж байгаа хүндээч тэр техникэндээч маш их зовлонтой явдалт болдог. За тэгвэл одоо бид нар саяын зургийн дараа нь бол одоо энэ гинжтэй хурдны хайрцагны зургийг бол авч ирсэн байгаа. Сая дөнгөж